Дэд үтсийн байгууллагууд дээр хамгийн тулгымцсан асуудал бол дулааны станцын асуудал байгаа. Яагаад гэвэл дулааны станц маань өөрөө техникийн хувьд бол нэлээд хуучирсан, тоноглол хүндрэлтэй, сэлбэг хэрэгсэл олддоггүй. Ер нь бол ашиг түүлийн коэффициент бол нэлээд үлэмж буурсан ийм станц байна. Тэгэхээр энэ маань эргээд ийм байдлаасаа болоод Багнуур дүүргийн хэрэглэгчтэй энэ дулаан эрчим хүч найдвартай ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд бол байгаа. Энэ жилээс бусчилсан үйлчлэгийн үндэсний хүрээлэнгээс тендер сонгон шалруулалт зарлаад Mon Energy Consulting компани дулааны станцын 156 мегаваттын хүчин чадалтай дулааны станцын зураг төсвийн ажлыг гүйцэтгээд явж байна. Тодорхой хэмжээнд бас удаашралтай ийм асуудлууд бол байгаа. Лаз хэдтэй харахад бол зөвхөн дулаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор дулаан эрчим хүчний үнийг бас бид бууруулахад бас тийм байхтар үлэмж нөлөө бол үзүүлж чадахгүй. Гэхдээ бол тодны төхөөрөмж станцын найдвартай ажиллагаа бол тодорхой хэмжээнд бол хангагдж явна гэдэг ийм зүйлүүд бол байна. Харин цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрөмжит компани Багнуурын дэд станц болон хот дэд станцууд дээр таслуурууд солих ажлууд бол үргэлжилж байна. Цаашид дамжуулах сүлжээний Багнуур дэд станцын 220-135 дэд станцын трансформатор одоогийн трансформатор бол 63 мегаваттын хос байгаа. Үүнийг 250 мегаватт болгож нэмэгдүүлэх заашгүй шаардлага бол байгаа хосоор. Тэгэхээр энэ бол үндэсний сүлжээний бас төлөвлөгөөнд тусгагдсан. Яамнаас бас тодорхой дэмжлэгийг авчихсан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлээд явбал Багнуурын хэмжээнд болон Багнуураас тэжээгдэж байгаа бусад орон нутгуудын хувьд бол чадлын дутагдалд орох байх ийм боломжууд бол байна. Харин цахилгаан түгээх сүлжээний хувьд бол манайх эрчим хоёр төсөл гэдэг гадны санхүүжилтийн төсөл бол бүрэн хэрэгжчихсэн. Гэр хорооллын болон орон сууцны хэсгийн өндөр болон нам хүчтлийн шугам сүлжээнүүд бол бүрэн шинжлэгдчихсэн явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол харьцангуй бол асуудал багтаа. Дүүргийн хэмжээнд бас тодорхой байршлууд дээр зөвхөн нэг трансформатортай төр трансформатороор тижээж байгаа орон сууцны хотгон хорооллуудыг бол энэ жилээс бол ТП-ний зарчимд нь шилжүүлж найдвартай ажиллагааг сангах ажлууд бол явж байна. Дэд үтсийн байгууллагууд дээр Багнуур ус аж ахуйн тооцоололтын газрын харьяаны шугам нэгдүгээр хэлхэнээс тижээгдэжсэн 81-р байрны шугамыг асуудал бас хүнд байсан. Өнгөрсөн жил бол 6-аас бараг 10 удаа байнгын их баг цооролтууд гарч ингэжсэн шугам байсан. Энийг сая Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүсэлт тавиад 440 сая төгрөгийг шугам сүлжээ шинжлэх ажлуудыг хийсэн. Багнуур ус аж ахуйн тооцоололт үйлдвэрийн газар өөрснөө зохион байгуулалтаа хийгээд шугамын авсралтын ажлаа эхлүүлж байгаа. Ийм төлөвтэй бол байна. Бусад дэд үтсийн шугам сүлжээний хувьд бол харьцангуй үйлчлэлтэнд бол хүндрэлтэй асуудал бол байхгүй байна.